За сайн байцгаана уу өнөөдрийн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хэдүүлээ Малахи номоор Бурхны үгийг судлаад тэгээ явж байгаа. Өнөөдөр бидний судлах хэсэг маань Малахи номны 1-р бүлгийн 6-р ишлээс 2-р бүлгийн 9-р ишлэл хүртэл юм нэлээд жоох юм урт хэсэг байгаа. Энүүгээр хамтдаа судлах юм. Малахи гэдэг нэр нь өөрөө эзний илч буюу миний илч буюу эзний илч гэсэн юм утгатай еврей үг юм байна л та. Тэгээд Малахи номыг бичигдсэн нэг юм хэлбэр байгаад байт юм байна. Ер нь ингээд уншиж байхад анзаарч байгаа тийм зүйл байгаа юу гэвэл Малахи маань өөрөө баг иш үзүүлэгч гэдэг юм категори дотор орж байгаа тийм. Тэгээд энэ категори дотор ороод явж байхад нэг зүйл байгаа нь юу гэвэл бичлэгийн хэлбэр нь жоохон тийм нэг юм дээр шууд нэг юм зааварчилгаа тэгээ бурхнаас ирж байгаа ийм зааварчилгаа ийм нэг дээрээс ирж байгаа тушаал маркийн ерөн хэлбэрээр бичигдсэн гэх юм та гэж ерөн уншихад ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл бусад нэг баг иш үзүүлэгчдийн бичигдсэн номууд ингээ унших юм бол ингэдэг бурхан ингэж хэлсэн учраас бид нэр ингэх ёстой, тэгэх ёстой, тийм байцгаая гэж ард түмнийгээ уриалдаг болвол харин энэ Малахи ном юу гэж байгаа бол бурхан ингэж хэлсэн гэдэг ийм шууд дээрээс өгсөн үгийг хэлж байгаа. Тэгэхээр энэ дээрээс бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй нь юу гэвэл энэ дээр бид бурхантай хүн ард түмэн эсвэл харилцан ярилцаад байгаа юм шиг юм ойлголт төрж байгаа. Ингээ уншихаа. Гэхдээ яг бүрэн агуулгаар ингээ бичлэгийн хэлбэрийг харахаар бурхан аль хэдийн тэрийг мэдчихэд тэр гоншигнууд нь аль хэдийн сонсцсон тэгээ шууд бурхан хариулж байгаа. Нэг тийм хэлбэр байгаа. Та намайг яаж харсан юм бэ гэж та надаас асуудаг гэж түрүүчийн 7 хоногийн номлол дээр тэгж асуусан шүү дээ. Одоо тэгж байгаа. Одоо энэ дээр юу гэж явж байгаа бол дахилчдад хандаад хэлээд хэлж байгаа юм Та нар нэрийг минь яаж хүндэрсэн юм бэ Тэгээ би яагаад таны нэрийг хүндлээгүй байд ингээд ийм нэг маргаан шиг хэсгээс эхэлж харагдаж байгаа юм л да энэ дээр өрдөөс. Өнөөдөр бидний судлах хэсэг маань өрдөөс яав гэвэл дахил тухайн үеийн Малахигийн үеийн израилчуудын дахилч гэдэг энэ хүмүүст тулгарж байгаа асуудлыг бурхан хөндөж ярьж байгаа. Тэгээ энэ хөндөж ярьж байгаа сэдв дээрээс гарах юм бол израилчуудын тухайн үед хийжсэн дахилч нар юу хийжсэн бэ гэвэл асуудалд орсон л гэсэн. Тэр асуудлыг бурхан гаргаж ирж ярьж байгаа юм. Тэгэхээр бүгдээрээ хэрвээ хараад үзэх юм бол дахилч гэдэг энэ юуг энэ үг энэ хүн энэ одоо мэрэгжил гэдэг юм одоо юу гэдэг юм. Энэ хаанаас анх гараад ирж байгаа юм бол Эхлэл номны 1-р 14-р бүлэг дээр нөө Силам хотын хаан хамгийн дээд бурхны дахилч Мелхизедек гэж анх гарч ирж идэг. Авраам энэ хүнд дахил өргөөд бүс 11 буюу өргөлөө өргөжсэн тийм төв анх Библиэд ирүүдээс гарч иж байгаа. Дахилч гэдэг нэр анх энэ Мелхизедек гэдэг энэ хүнээс гарч иж байгаа. Тэгээ явсараа сүлд нь юу болж байгааг бол Мосегийн үед ирээ бурхан ард түмдээ хуйлаа өгөх үед нь Аароны удмыг дахилчаар сонгох тухай гарч иж байгаа. Эрэ бид нэг Гитлэл номны 27-р бүлэг, 28-р бүлэг, 29-р бүлгийг унших юм бол энэ дахилч гэдэг хүнийг бурхан ямар онцгойгоор бэлдэж байгааг бид нар харж байна. Хувцсуудыг бэлдэж байгаа өмсөх хувцсыг хийх ажлыг бүр тодорхой зааж өгөө. Дээрэс нь энэ дахилч гэдэг хүнд туслуулахын тулд бүхэл бүтэн нэг овгийг Лив овгийг сонгож яваад бурхан тусгаарлан энд үйлчлүүлнэ гэж буюу ариун газарт үйлчлүүлнэ. Дээрээс нь дахилч нар туслуулахаар ливчүүдийг бүр ингэ сонгож авчих. Тэгэхээр дахилч гэдэг бол бидний уншиж байгаа Библиэлд бол маш чухал одоо position гэх юм уу байрлалыг эзэлж байгаа тийм одоо үйлчлэгч хүмүүс гэсэн үг. Бид дахилчийн тухай ярих юм бол бид майхан сүмийн тухай маш их ярих болно Тухайн үеийн майхан сүмийн дотор ариунаас ариун газар зөвхөн дахилж орох. Тийм хууль зүйн, ёс зүйн бүх айлтараа ийм маш тодорхой юм зааварчилгаатай ажлын байр гэх юм бол магадгүй Библиэд байгаа хамгийн тодорхой ажлын байр гэх юм бол дахилч. Тэгээ энэ дахилчид нар юу хийдэг байсан бэ гэвэл ердөөсөө тэдний хийдэг байсан нэг зүйлүүд нь гэх юм бол дахил өргөн Дээрээс нь нийгэмд ямар нэгэн үйлчлэг юм. Гуравдугаар дахилчид өөрсдөө юу хийдэг вэ гэдгийг Изаиас би тодорхой уншаад өгч байна. Нийгэмд ямар нөлөөтэй хүмүүс байсан бэ гэвэл хуулийг заах тийм нөлөө ард түмэнд. Хоёрдугаарт нь юу вэ гэвэл
ёс суртахууны зарим хэргийг шүүдэг байсан. Ёс суртахууны ч тэ нийгэм тэр тухайн үеийн израильчуудын дунд гарч байгаа ёс суртахууны зарим хэргийг шүүдэг. Им эрх мэдэлтэй. 3 дугаарт нь юу вэ? Сүмийн дэг журам буюу тахилыг яаж хийхийг ард түмэнд зааварлаж өгдөг. Ард түмэнд түүгээр дамжуулж хийдэг гэсэн. Бид нар хэрвээ санах юм бол хуучин дээр нэг юм алдартай үг байдаг л да. Тэр үг нь ямар үг вэ гэвэл юу шүү дээ. Дахилчгүй тахилыг бурхан хизээж хүлээж авахгүй гэдэг юм үг. Тэгэхээр энд маш чухал хүмүүсийн тухай ярьж байгаа. Ягаад гэвэл хуучин гэрний 4-5 мянган жилийн дурштай бурханыг хүнтэй холбож исэн тэр хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэгээд тэр эзэс нь дахил тэдний өргөдөг байсан дахил нь тэгээд талархлын дахил, шатаал дахил, гмийн дахил, инэрлийн дахил одоо юу вэ те өвчин эмгийгээ даатхан гойсон дахил гэдэг. Энэ их олон дахилуудыг хийж исэн онцгойлж хийж исэн хүн бол өрдөөсөө дахилч нар. Тэгэхээр дахилч бол маш чухал үүрэгтэй. Бурхан энэ дээр нэг зүйлийг бид нэр ахаад бус санах тодорхойлж хэлмээр санаж байгааг бол бурхан энэ зүгээр дахилч гэдэг зүйлийг хүнийг бий болгоод өөртөө үйлчлүүлэх тэр ариун газарт үйлчлүүлэх чухал мессен дээр тавьсан. Гэхдээ тэр ингэж тавихын хажууд маш чухал нэг зүйлийг гаргаж ирсэн юу гэвэл дахилчдын амжиргаа. Бурхан энийг мартааг байгаа даа. Тэгээд юу вэ гэвэл дахилчдыг Лев овгоос сонгож байгаа тий Аароныг сонгож байгаа. Дээрээс нь Лев овгийг бүгдийн тэр дахилчид тусгаалan бурхан ариутгасан гэж ирж байгаа. Тэгэхээр өөрөөр Леви овгоч чинь тухайн үед айхансан болон бурханы тэр үйл хэрэг магтаал тий тэр зүйлийг авч явахаар сонгогдсон ард түмэн болтарч. Тэгээд тэдний амжиргааг яаж хийхээр болсон бэ гэвэл дахил өргөндөө хүмүүс дахил өргөхөд жишээлбэл нэг гоёнд байдаг юм уу тий хамгийн амчимтай зүйлүүдийг үлдээж та нар өөрийнхөө хүнсэнд хэрэглээрэй гэж юм. Бүр зааварчилгаа хууль өгч байгаа. Тэгээ дээрэс нь анхны үржим зүй. Нөгөө 12-аас нэг овг нь бурхан дүүслэгээр сонгогдсон бол үлдсэн 11 нь үр тарианыхаа хамгийн дээжүүдийг те малынхаа хамгийн соруудыг авчирч өгдөг ус. Дээрэс нь 11 гэдэг ийм зарчмыг бурханыг гаргаж ирж. Ингэснээр Израилийн боёо итгэл бишрлийг авч явах ёстой тэдгээр дахилчдыг амьдралыг бурхан бүрэн шийдэж өгсөн гэсэн үг энэ хуулиараа дамжуулж. Энэ хуулиараа дамжуулж шийдэж өгсөн. Тэгээд энэ хуулиар бүх зүйлүүдийг ингээд харах юм бол үнэхээр нэг талаараа нэг жаргалтай юм шиг те дахилч нар 11 бурханд өргөж байгаа тэр хуулийн хүртээмжинд ор амжиргаагаа авч явж байгаа. Нөгөө талаас харах юм бол бас нэг асуудалтай байсан нэг бол тэднэрт өөрийн гэсэн газар өгдөөгүй. Өөрийн гэсэн үр тариа тарих талбай өгдөөгүй те. Одоо цэрэг айрмын дайн тулаанд явахгүй те. Босод аргаар мөнгө олох юмнууд нь хаалттай байсан. Тэгэхээр зөвхөн бурхан зориулсан хүмүүсийг яд өгөөгөл 11 өргөл нөгөө тахил гэдэг зүйл бол амьдралын амжиргаа байсан гэдгийг одоо энэ сайн бүгдээр санчаараа. Тэгээ хэдүүлээ юу руу очие. Яг гол сэдв рүү оръё. Библи. За энэчээс би уншаад өгье заа. Малахи 1-р бүлгийн 6-р ишлээс ахвалаад 2-р ишлэг 9-р ишлэг дуустал. Нилээн урт. За тэгээд сайхан тайван уншиж. За энд ингэж байгаа. Хүүн эцгээ зарцсан эзэдээ хүндэлдэг байхад харин нэрийг минь үл очоотыг дахилч та. Хэрэг би эцэг юм бол намайг хүнэлж байгаа чинь аль вэ? Хэрэг би эзэн юм бол надаас имэж байгаа чинь аль вэ гэж. Гэвч та нар бид нарыг төг төмдийн яваад айлдаж байна. Гэвч та нар бид нэрийг тань яаж ойшоогоогүй юм бэ гэж хэлдэг. Бузар сүнсийг дахлын ширээн дээр нь өргөснөөрөө үл ойшов. Гэвч та нар бид таныг яаж бузарсан юм бэ гэдэг. Евагийн ширээг ойшоохгүй байж болно гэж бодсноороо та нар бузарлав гэж. Сохор амьтныг дахиад булган авчрах нь бузар бусуу. Доглон өвчтөн амьтныг авчрах нь бас бузар муу бусуу. Түүнийг амбан захирагчтай аваачид өгөөд үз тий. Тэр чин та нар таатай хандаж нүүр өгөх болов уу гэж төмдийн Ева айлдаж байна гэж. Тэгвэл одоо та нар бурхны тааллыг гуйж өршөөх эсхийг нь үз. Гэвч гарт чинь энэ мэд өргөл байхад тэрбээр та нарт нүүр өгнө гэж. Төмдийн Ева айлдаж байна.
Өргөөний хаалгануудыг бүр мөсөн хаах хүн дундаас ч гараасаа. Дахлын ширээн дээр минь тэгвэл гал дими ясаахгүй та нарыг таашаах юм надад ерөө алга. Дахил өргөлийг гараас чинь би авахгүй гэж төмдөмдийн Ева айлдаж. Учир нь нар мандгаас наран жаргах хязгаар хүртэл улс үндэстнүүдийн дунд миний нэр агуу билээ. Газар бүрт нэрийн минь төлөө утлаг өөглж цэвэр өргөлийг өргөх болно. Яагаад гэвэл үндэстнүүдийн дунд миний нэр агуу билээ. Төг төмдийн Ева ингэж айлдаж байна. Харин та нар эзний ширээ бузарлагдсан эдээ ундааныг нь хоол хүнс гэж ойшоохгүй байж гэж болсноороо нэрийг нь гутааж байна. Та нараа бас ямар яршигтай юм бэ гэж хэлээд ажил үүрэгтээ дургуйлахдаг гэж өвчтөе малыг өргөл болгон авчирдаг. Би үүнийг чинь та нарын гараас хүлээж авна гэж юу. Сүрэгтэн ир мал байсаар адил тангараг тавин байж согохдоо малаар дахил өргөдөг хуурам мэхлэгч нь харагдана. Би бол агууха үндэснүүд нэрийг нь бишрэн хүндэлдэг гэж төмтөндөвийн Ева айлдаж байна. Дахилч та энэ бол одоо та нарт өгөх тушаал юм. Хэрв та нар эс сонсоос бас нэрийг минь хүндэтгэхийг сэтгэлийнхээ угаас үл хүсэх аваас би та нар дээр хараал зүхлийг буулгаж ерөөлөгч нь хараал болгоно. Үнэн дээр та нар чинь сэтгэлээсээ хандаагүй учраас авсан ерөөлөгч нь би хараал болгосон гэж төг төмдийн Ева айлдаж байна. Үзэгтэн өр хөвгүүдийг чинь би зэмлж нүүрэн чинь сэвсийг дахлын малын чинь сэвсийг нялна. Тэр сэвстэй чинь хамт та нарыг зайлуулна гэж. Левитэ байгуулсан гэргээ үргэлжлүүлэхийн тулд би энэ тушаалыг та нарт өгснийг та нар мэдэх болно гэж төг төмдийн Ева айлдаж байна. Левитэ байгуулсан миний гэрээ бол амба амар тайвных. Тэдгээрийг би түүнд эмээг зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр надаас эмээж нэрийг минь биширдэг байв. Аманд нь үнний хууль зав байдаг байв. Уруулаар нь ёс бус яриа гардаггүй байв. Надтай хамт амар тайван шулуун шудраг халтаж олон хүнийг нүгэл хилэнцээс эргүүлдэг байв. Дахилч хүн төг төмдийн Евагийн илч учраас дахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой. Амнаас нь ард түмэн заавар чиглүүлэх хайх учиртай. Тэгвэл та нар энэ замаас газааж заавраараа олныг бүдрүүлжээ. Тийхүү та нар Левийн гэрээг зөрчсөн гэж төг төмдийн Ева айлдаж байна. Та нар зам мөрийг минь сахилгүй заавраараа алагчилж байгаа юм бол би ч та нарыг бүх хардам жигшигдсэн, дорд үзэгдсэн хүмүүс болгоно гэсэн баг. За энэ хэсгийг ингээ харах юм бол баг зүгээр уншихад бүх юм ойлгохдохоор байна шүү дээ. Маш тодорхой. Маш тодорхойгоор энэ зааварчлаа гэж. Бурхан энд ерөнхийдөө нэг 5 сэдвийг хүндсэн. Нэгдүгээрт нь энэ хэсгээр дахилч нар Бурханы нэрийг хүндлээгүй гэдэг ийм сэдвийг хүндэж байгаа. Хоёрдугаарт нь та нарын хүлээж авч байгаа өргөл бохор байна. Үн цэнгүй өргөлүүд хүлээж авч байна. Дахлын ширээн дээр мөн өргөдөж чинь гэдэг тухай авчих. Гуравдугаарт нь та нар өөрсдийн хийж байгаа дахилчийн ажлаа дургуутсан ш тэ. Одоо ялархаж гэх юм да монгол хэлээр тэ хийж байна. Эн чин надад таалагдахгүй байна гэж хэлж байна. Дөрөвдүгээрт нь болохоор хуулийг заах үргээ та нар биелэхгүй байна гэж байна. Тавдугаарт нь та нар Левийн гэрээг эвдсэн шүү дээ гэдэг тухай юм ярьж байна. За одоо би нэг үнцэг гаргаж ирэн. Тэр нь юу вэ гэвэл Израильчуудыг одоо дахилч нарыг өмөөрнө. Ягаад өмөөрнө гэвэл тухайн үеийн нөхцөл байдлыг ярих чинь те. Хэрвээ бид нар яг энэ тухайн үеийн нөхцөл байдлыг бодох юм бол цөллөгт яваад цөллөгөөс буцсан гинэд одоо Персийн даргалдаар байгаа шүү дээ. Израиль чи ерөнхийдөө одоо колон орн гэсэн үг те. Перс гэдэг тухайн үеийн колон орныг бид нэр одоо зүгээр киног төсөөсөн киног ингээд гарахад бид нэр нүд халтрын түүхүүд гардаг те. Тэдний зэрлэг байдал, аран шин те хүнийг алж байгаа арга байрал одоо үнэхээр амар тийм нөхцөл байдал донд амьдарч байгааг үл тийм. Тэгээ дээрэс нь тэд нар ямар байсан бэ гэвэл шүү дээ те. Тэд нар үнэхээр хэцүү байсан. Нихемигаар дамжуулж чуулганыг босгоод те гал галуун байсан цаг үеийн унтарч ихсэн цаг дараа баг. Өөрөөр хэлэх юм бол буцаж ирээд чуулган барьсан 140 жилийн дараа гэж юу судлаачид үзэж байгаа. Тэгээ 100 жил орчим болсон чуулганууд яадаг вэ гэвэл ерөнхийдөө хөрөөд тэг жоох юм бүлбэр болцсон байна уу да гэсэн юм нөхцөл байдал өгөж байгаа эзний үг гэдгийг бид нэр санах хэрэгтэй.
Бид нэр хэрвээ ингээд эндээс нэг зүйлийг ингээд нухаад ингээд харах юм бол тухайн үеийн нөхцөл үнэхээр хэцүү байсан. Хэрвээ Нехемия номны 13 дугаар бүлгийн 10 дугаар ишлэгийг харах юм бол нэг ийм ишлээд. Левичүүдэд хувь ногдлын өөгөн улмаас үйлчилж байсан левичүүд болон дуучид өөрсдийн тариан талбай руу явсныг би олж мэдвэ гэж. Эндээс харах юм бол левичүүд амжиргаа байхгүй болцсон. Өөрөөр хэлбэл дахиалчид амьдрах боломж байхгүй шүү дээ. Би ерөнхийдөө маш их сонсч ирсэн. Одоо монголч хуулганд хүртэл те. Цуглаанд үйлчлэе гэхээр амжиргаа байхгүй те. Санхүү байхгүй, цалин байхгүй. Одоо яг үндэ ер нь Монголын чуулганууд үйлчж байгаа пасторуудыг харахаар цалин авдаг пастор хэд байдаг бол те. Тэгээ тэр цалин өөрийнх нь амжиргаанд одоо хүрдэг цалинтай пастор бүр хэд байдаг бол гэвэл бас нэлийн бага оронтой та гарах болов гэж бодож байна. Тэгэхээр ууг нь бол тэдгээр хүмүүст амжиргааг нь юу өгөх ёстой вэ гэвэл нөгөө 12 овг нь өгөх ёстой байхгүй ууг нь амжиргааг нь. Тэгээ тэр амжиргааг нь өгөөгүй улмаас яаж байгаагүй нөгөө левитүүд нь тэд нар туслах ёстой левичүүд нь аль хэдийн тариан талбай дээр очсон те амжиргаа зарлуулахын тулд явж байгаа гэдэг ийм мэдэгдэл байна. Тэгэхээр нөгөөд үйлдэлсэн дахилч нар яагаад энэ би бол одоо ойлгож байгаа байхгүй энэ яагаад энэ тахилыг хүлээж явж байгаа. Яагаад энэ согогтой молыг өргөнгөд амаа ингээ хүлээгээд аваад байгааг ойлгоод байгаа байхгүй. Яагаад ойлгоод байгаа вэ гэвэл эн чинь хүн амьдрах ёстой гэдэг ийм үндсэн шаардлаганд одоо бидний нэг гоё ярьж байгаа үндсэн хэрэгцээг хангахын тулд хийж чинь те. Нэг талаараа энд бид нар энийг ингэж ойлгож болох магадгүй энэ тухайн үеийн дахилчдыг өмөөрөх үнцэг гэвэл энэ байж болох юм байна. Үнэхээр өнөөдөр залбираад эзний өргөө сүмд үйлчлэл байдаг. Гэрт нь хоолгүй бол дахилч нар яах вэ? Нэг сохор хонь аваад ирэхэд баярлалаа амин гэж аваад бурханд өргөөл нөгөө өний гимшлийн өргөлийн хийдгүү яадгүй те. Дахилыг өргөснийхаа дараа тухайн үеийн үлдэгдэл махаар нь хоол хийж идэх гээд шүү дээ. Ерөнхийдөө бол. Тэгэхээр эндээс нэг зүйлийг анзаарах хэрэгтэй болгон гэвэл энийг бурхан хурдан гэдэг гэрээ байгуулсан. Би түрүү яасан 5 зүйлийг дурж байгаа. Тэрний хамгийн давд нь Ливийн гэрээг эвдсэн гэж ярьж байгаа тийм. Энэ Ливийн гэрээн дээр нь юу байсан гэвэл тоонлог 3 дугаар бүлэг дээр гардаг. Бас 18 дугаар бүлэг дээр нь гардаг. Ариун өргөнд үйлчлэх гэрээ. Дээрээс нь дахиалч нар туслах гэрээ. Хуулийг заах гэсэн ийм 3 гэрээг буюу бурхны ард түмэнд бас заавар зөвлөмж өгөх энэ гэрээгээ мартсан гэсэн. Хийгээгүй. Бурхны хүсэж байгаа юм нь энд юу байсан бэ гэвэл нөхцөл байдал хэцүү юу гэвэл хэцүү гэдэг бид нар бүгдээрээ санал нэгдэн тэ. Тухайн Израилийн нөхцөл байдлыг бодох юм хэцүү. Тэгээ сайхан нэг юм хурал дээр хэлэгдэжсэн зүйл нэг бол Монголын чуулгануудын юм тоо баримтууд. Тэгээ тэнд нь чуулганд хамрагдж байгаа хүмүүсийн тухай мэдээллүүд ингээд мэгээс гаргасан 19 онд гаргасан юм судалгаа яригдж байгаа. Тэгээ тэрийг дахиад 22 онд илүү дахин лавдан судалж байгаа гэдэг. Тэрэн дээрээс ингээд бид нар зөвхөн хар ухаанаар би өөрөө дүгнэлт ихэд юу гэж хэлж байгаа бол Монголын бас сайн мэдээ 90 оноос 2005 он хүртэл аюул өндөр өсөлттэй байж байгаа. Одоо буцаад ингээд буурсан. Монгол Христ сэтгэл дахин дэлгэрээд одоо хэдэн жил болж байгаа лээ те. Дөнгөж 35 жил болж шүү дээ те. Тэгэхэд одоо бид нэр хурж хэлж гинэ удаа гэдэг энэ үндсэн нөгөө юу л баг энэ израилчуудын энэ Малахи ном дээр байж байгаа нөхцөл байдал орцсон юм удаа гэж би бодож байна. Үндэ бид нэр хин нэг буруутгах магадгүй одоо тухайн үеийн Израилийн дахиалчлыг буруутгах бол амархан байна л та. Ингээ ярил те. Чи яста өөрөө заагаагүй бол маш чуулганчин үсээгөө өргөлчин өргөдгөө болсон те. Чи ингээ муунуудын түүж авсан учраас ингээд израилчуудын итгэл дунаад дагаад та нарын ийм санхүүж гисэн унж байгаа гэдэг ийм нөхцөл байдлыг ярих бол үнэхээр амархан. Гэхдээ биднэрт нэг зүйлийг одоо асуух хэрэгтэй юм гэвэл тэгээ бид нар яах ёстой гэж.
Бурхан энэ дээр зүгээр ийм сануулгыг хэлж байгаа. Шууд энэ тухайн Библи текстээс л харагдж байгаа. Нэг төвөг бол дахилчныг яахыг хүссэн байггүй, дахилч болон левчтийг яахыг хүссэн байггүй эдийн засгийн хүнд хэцүү үед ч гэсэн шудраг байгаараа гэдгийг шууд сануулж байгаа Бурхан. Эдийн засгийн хүнд хэцүү үед ч гэсэн шудраг бай гэдэг. Бусад магадгүй бүх хүмүүс хүндлэхгүй байсан ч гэсэн хамаагүй чи хүндлэх тухай гэдэг тухай ярьж байгаа. Дахилч нар чи надад хүндлэлтэй хандах тухай. Тэг таны амьдрал одоо хүнд хэцүү байх нь хамаагүй те. Зөвхөн зөв дахлыг хүлээн авах тухай ярьж байна. Хуулийг заахад цагаа гаргадаг тийм дахилж аваагаараа гэдэг тухай ярьж байна. Тэгээд эндээс бас гаргалж ирж байгаа гаргалгааны ард түмнээс 11 болон үргэлийг шаард гэж байна. Өгөхийг. Бурхан ердөөсөө эдгээр зүйлүүдийг дахилчдыг хийгээгүй гэж буруутгаж байна. За энэ дээр бид нэ зүгээр ингээ ярихад ингэж байдаг те. Бид нар боддог те. Ер нь бол пастор цуглаан дээр нэг 11 нүргийн тухай, үргэлийн тухай номлох үнээр хэцүү байна. Өөр хүнээр номлуулчихсан ингэсэн гэж ярьждаг. Тийм кейсүүд бол мэдчихэж байгаа юм би. Тэгээ бодохдоо ингэж яахгүй. Хэрвээ Библийг харах юм бол Бурхан бууш шаардж байгаа дахилчаас чи үг гэдгийг шаард хүмүүстэй. Тэгэхээр энэ нөгөөдгөр энэ хамсадыг ууранд харах юм бол ерөөл ба нэгүсэл тэрүүгээр ирдэг тухай бүр Малахи ном цаашдаа ярина. Энэ бол тэрийг угаасаа ярьж гэл. Тийм учраас энэ хэсэг жоох. Тэгээд эндээс яаж байгааг бол бид зүгээр нэг зүйлийг маш энгийнээр ойлгох хэрэгтэй болж байгааг бол Бурханы хүсэж байгаа зүйл юу юм? Магадгүй бид нөхцөл байдлыг харах юм бол бид нар бүгдээрээ уунж болох юм байна те. Асуудлуудаа өөрөө шийдэх гэж оролдож болох юм байна. Гэхдээ яг Бурхан юу хүсэж байгаа вэ гэдгийг мэдэх нь өөрөө бидний чухал юм субъект юм шиг байна. Би эцэст нь бодсон байхгүй юу? Юу гэж бодсон бэ гэвэл Бурхан тухайн үеийн Израильчуудын хүнд нөхцөл байдалд амьдарч байгааг мэдчихсэн үү? Тийм. Яг гэвэл тэдний энэ Малахи номын ингэ бичигдсэн хэлбэрийг харахаар шууд хүмүүс ингэж яриа л те өөдөөс нь ингэ Бурхан ингэ хариулаад байгаа биш. Аль хэзээ хүмүүс ингэ ярьцсан. Бид нар хэцүү байна, ядаргаатай байна те. Амьдрал болохгүй байна гэсэн үгүүд аль хэзээ хэлсэн. Тэрийг сонсцсон Бурхан шууд тэр хариултын асуултыг өөртөө тавиад тэр үнийг нь хариулж хийчихэж байгаа энэ бичиж байгаа энэ бичгийн хэлбэрээр шууд хийж. Тэгэхээр бид нар одоо Израильчуудтай хамт сануулга авах хүмүүс мөн үү биш үү гэдэг дээр бид нар бодъё те. Дахилч гэдэг энэс томьёо хуучин гэрэн дээр айгүй чухал буюу бурхан хүн хоёрын хооронд 100 ч байж байгаа. Ард түмэн хоёрын хооронд 100 ч байсан. Гим нүглийг гим нүглээ улаах гэдэг зөвхөн хонь хуц бариад өрөөд ирэхэд өмнөөс нь гимэн уучлалын үйлдэж өгдөг, цус сурсардаг нэгэн байсан. Харин одоо бид нар энийг юу гэж ойлгох вэ гэдэг дээр хэдүүлээ жоохон бодъё. Хэрвээ бодох юм бол бид нар маш хурдан толгойч орж байгаа бох та яг тэгвэл бид нар шинэ гэрээний итгэгчд шинэ гэрээн дээр юу бид нэр амьдралдаа шийдсэн бэ гэвэл дахил гэдэг зүйлийг бид нар амьдралаас бүрмөсөн авч хийсэн те. Яагаад Есүсээс болоод те Есүс Христийн хийсэн төгс дахилын хэлбрээс болоод бид нар ахиж тэр дахил буюу малын цусыг урсгах гэдэг энэ үйл хэргийг хийхээ болсон. Тэгэхээр бид нар одоо дахилч гэдэг энэ сургагж байгаа энэ субъектэд бид нар өөрсдөө дахилчийн байр суурьнд байна уу? Эсвэл ард түмний байр суурьнд байна уу гэж тухайн ийм Малахи номрыг. Хэрвээ шинэ гэрэг харах юм бол Еврей 10:10-аас 14 дээр ингэсэн байт. Есүс бүх гим нүглийг төлөө дахил болсон гэж. Тэгэхээр Есүс аль хэзээ бүх гим нүглийг дахилын үүргийг гүйцэтгэхэд аль хэзээ буусчихсан. Харин Ром 12-ийн 1 дээр юу гэдэг гэсэн бол бид нар харин өөрөөсөө одоо амьд өргөл болох тухай яригч. Амьд өргөл. Сүнслэг мөргөл ба дахил болох тухай. Бидний амьдрал чинь өөрөө өргөлийн
буюу дахлын тэр хэлбэр байх тухай яригч. Тэгээ 1-р Петр 2:9-д та нар бол хаант дахилчид гэж биднийг цолсон баг. Бодтой. Одоо бидний тухайн үед зөвхөн Аароны удмаас сонгогдсон хийдэг байсан тэр дахилчдыг бүх Христ итгэгчид гэж тодорхойлж. Өөрөөр хэлэх юм бол за 2-3 сая хүн амттай улсын 2-3 хүн хийдэг байсан тэр ажлыг одоо дэлхийд дээр амьдарч байгаа бүх Христ итгэгчид хийж байгаа гэсэн. Дахилчид юу хийх ёстой? Одоо буцаа бүгдээ дахиад сонно л та. Дахилчид эдийн засгийн хүнд хэцүү үед ч гэсэн шударга байх хэрэгтэй. Дахилчид юу хийж хэвстэй юм те? Бусад хүмүүс магадгүй таны бурхныг хүндлэхгүй байсан ч та хүндэлсээр байх тухай ярьж. Дахилчид юу хийх тухай юм бол хүн хэцүү байдал донд ч гэсэн зөв дахлыг өргөх тухай ярьж. Дахилчдаас юу шаарддаг вэ гэвэл хуулийг бусдад заахыг шаардаж. Бид бүгдөө заах, бүгдээрээ бурхны үг сайн мэдээг бусдад тунхаглах эрх мэдэлтэй хүмүүсээ гэж шинэглээ биднийг дүгнэж. Дахилчид юу хэрэгтэй вэ гэвэл 11 ба өргөлийг өргөхийг ах トゥ нараас шаардах ёстой хүмүүс гэсэн. Энэ хідэн зүйлүүдийг хийгээд хуучин гэрээндээс тэр агуу онцгой эрх мэдэлтэй байр суурин дээр Христ өөрөө агуу дахил болсноороо бид хэдийг та нар бол сонгогдсон угсаа хаант дахилч шүү гэж өргөмжилсөн. Та бол би дахилч гэж энэчээс хэлж байгаа. Та дахилж харин та үүргийг биелүүлж байгаа гэж. Би яг энэ тухайн үеийн өргөлд ингээд согогцсон мал те өвчтөе малыг авчиж ирээл ингээд өргөөд нөгөөдг нь хүлээж авж байгаа ийм нэг зүйлийг бодсон. Ингээ миний амьдралд нэг ийм зүйл тохиолдсон байхгүй. Тэгээ тэр нь юу байсан бэ гэвэл манай чуулганы байр зарагдаад гашаа байшин. Нэлээд үнэтэй зарагдаад тэгээд тухайн ахлагч маань бүр Христэд итгэж болоод өөрийнхөө нэр дээр байсан цуглааны эд хөрөнгийг зараад өрөн таран хийж. Тэгээ өрөн таран хийгээд тэгсэн байхгүй. Надад ийм санал тавьсан. За би ингээд зарчлаа. Тэгээ энээс нь би нэг 20-30% чамд өгье. Тэгээд чи нэг тэнцэн гашаа байшин ч юм уу аваад цуглаан хийх үү. Энэ яг яаж сонсогч чинь те. Одоогоор бол би ингээд согогтой те хулгай хийсэн мөнгө ингээд аваад ирлээ. Инээсээ би чамд өгье. Чи ингээд цаашаа цуглаан хийгээч гэдэг ийм тухай ярьж. Тэгээ энэ тухай би тухайн үед одоо Библийн сургуулийн захирал байсан те. Пүүчэ захиралтай яриад очивуулзаад ингээд зөвлөгөө аваад гэж. Яг энэ дими гэж зүгээр надад гэсэн байхгүй. Тэрнтэй тэрнгүү чуулганууд болно. Бурхан хүсвэл тэрнтэй тэрнгүү хааны газар цуглаан байгуулах, хүсвэл цуглаан байгуулна. Одоо бодсон чинь тэр зөвлөгөө айгүй чухал зөвлөгөө байсан байхгүй. Тэгээ тухайн үедээ би нөхцөл байдлаа ингээ харсан болвол баг тэр мөнгө нь айгүй хэрэгтэй мөнгө байсан. Тухайн үеийн 40 сая төгрөг гэдэг бол нэлээд хэрэгтэй мөнгө байсан. Тэгээд эргээд одоо энэ үнцгээс бодоход яг зөв замаар те одоо зөв хүний зөвлөгөөр миний амьдралыг бас зөв чиглүүлжтэй гэж бодож. Тэгэхээр бид нэр одоогийн нийгэмд бидний сайн мэддэг юм зүйлийг харагдж байгаа шүү дээ те. Одоо яадаг вүлээ амар том улс төрийн хулгай хийцэн те. Хүмүүс ардаа бүгдээрээ нэг багштай байдаг гэж те лам багштай те. Тэр бол хууль бараг л юм хүн болго ингээ мэднэ. Тэгэл хүн амьтыг зовоон бай ингээ те магадгүй хулгай хийж олсон мөнгөөр нөгөө хүндээ жоохон мөнгөгөөд өөрийнхөө амьдралыг аргалуулдаг те. Энэ бол бидний цуснд байгаа баг юм ойлголт шүү монголчуудын. Энэ ойлголтыг Христ итгэл дээр бид хизээж авчиж болохгүй л гэсэн үг. Би хулгай хийсэн мөнгөө эзэнд өргүүл яах вэ? Хулгай хийсэн мөнгөнийхөөс 10%. Энэ миний итгэлийн алхам биш байхгүй юм. Энэ бол зүгээр л амьдралд тулгаж байгаа юм асуудал дундаа тэнд нэг юм мөргөл өгч харагдах гэсэн юм алхам болж. Бурхан бол энийг хүсэхгүй. Бурхан бол мөнгийг биш хандлагыг
цэвэр ариун байдлыг хүсэж байгаа байхгүй Израильчуудаас Малахи үгийн үеийн дахилчдаас магадгүй өнөөдөр сонсож байгаа бид нар ч бас тэгж хүсэж байгаа байх. Тэгэхээр бас би таныг нэг юм бодоосоо гэж бодоод бидний амьдралын он жилүүд бурханд үйлчлэх гэсэн цаг маань хүртэлтэй үнэхээр шудраг байна уу те? Бидний итгэдэг бурхан үнэхээр шудраг бурхан шүү. Тийм нэг юм налгансан биш те. Эсвэл асуудал учирч ингээд сонсоод ийм биш. Би ийм зүйлийг чигшдэг гэх юм бол тэр чигшдэг зүйлийг хизээж чамаас болж гэх юм уу хин нэгнээс болж тэр зүйл зүгээр гэж ингэж хүлээн авахгүй бурхан гэсэн үг. Тиймээс бид бидний хандлага ямар байгаа вэ? Өнөөдөр Малахи ном дээр гарч байгаа дахилчдын хандлагаас бид нэр дээрдэж гин үү? Нөхцөл байдлыг харах юм бол магадгүй ижилхэн байж магадгүй те. Төстөө байж магадгүй. Гэхдээ амьдрал дээр бидний хандлага ямар байх вэ гэдэг нь илүү бурханд зохистой явах тийм замуудыг бид нэр сонгох нь чухал юм болов уу гэж бодож. Тэгээ бүгд хамтдаа залбирая. Тэгээд бурхан бол шудраг. Тэгээд биднийг энэ дэлхийн хаанд дахилж болохоор дууцсанд баярлалаа гэд хамтдаа залбирцгаая. Гайхамшигт бурхан минь тань талархъя. Тэгээд өнөөдөр Малахи ном дээр гарч байгаа дахилчдын тулгарсан асуудлуудаар дамжуулж эзэн та биднэрт заавар зөвлөгөөгөө өгсөнд баярлалаа. Биднийг нэр энэ дэлхийн мянган хүнээс сонгон авч өөрийнхөө хаанд дахилж ариун үндэстэн болгон дууцсанд баярлалаа бурхан минь. Бид таны хүүхдүүд байхдаа таны дотор уруухгүй, таны дотор шударгаар хандаж бүх зүйл таны заавар зөвлөгөө, таны өдөрдмжинд ор амьдрахад та бидэнд туслаарай. Энэ бүхнийг танд өргөж байна. Тэгээд бидний дээр таны сүнс дүүрнээс дүүрэн бэлгэж биднийг зөв замаар өдөрдөн чиглүүлж асуудал тунсан үед минь зэмлэн босгож ирээч хэмээн гуйж байна. Халелуя эзэн минь. Та тэгээд Израилийн дахилчдыг босгож ирсэн шигээ биднийг бас Монгол чуулганыг Монголд байгаа Христ итгэгчдийг зэмлэж босгож ирээсэй хэмээн гуйж. Халелуя бүх зүйлийг танд өргөн эзэн Иесус Христийн нэрээр гуйн залбирч байна. Амен. За эзэн алдаршилтгай.